Халелуя. Бидний мөнхийн эзэн бурхан алдарч холтгой. Өнөөдөр бол бидний хувьд маш сайхан өдөр байна. Яагаад гэвэл Библийн хор цуглаан гүйцэтгэн байгуулагдаад 14 жил болсны ойн баярын өдөр байна. Ингээд энэ гайхамшигтай 14 жилийн төлөө бүгдээрээ хамтдаа бурханд алдар магтаалын алгадчлалыг өргөцгөөе. Халелуя. Есүс танд баярлалаа. Халелуя. Хажууд байгаа найзтай хэлэхгүй. Бурхан биднийг 14 жил ивэжээ найз минь гэд. Хүмүүний амьдрал Бурханы моторт байдаг гэж би итгэдэг. Амен. Та бүхэн итгэдэг үү? Бид Бурхан хүссэн учраас хүн болж өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа юм. Итгэхгүй нү? Бурхан хүссэн учраас та хүн болсон шүү. Цаан чи өчнөө олон хүмүүс олон ураг абортнд ороод байхгүй болж байгаа юм. Гэхдээ инээдэн биш. Харин таны эцэг их та бид бүхэн Бурхан хүссэн учраас өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн хүн хэмээх юм эрхэм нэршлийн дор амьдарч явж байгаа юм. Энэ бол Бурханы ивэл ахтаснаа. Амен. Бурхан өнөөдөр биднийг гайхалтайгаар ивээсэн учраас энэ газар бид хамтдаа суух боломжтой байгаамаа. Өнөөдөр маш олон хүмүүс итгэлээсээ болж хавчигдж байна. Итгэлээсээ болж үзэн ядагдж байна. Сүм цуглаанд Христийг хүлээн авснаасаа болж хавчигдж байна. Гэтэл өнөөдөр таныг энэ цуглаанд ирэхэд цуглаанд явах юм бол чамайг буудаж шүү гэж хэлсэн хүн байна уу? Цуглаанд явах юм бол чамайг алаад хийчих шүү гэж хэлсэн хүн байна уу? Цуглаанд явах юм бол чамайг шоронд хийчих шүү гэсэн хүн байна уу? Байхгүй. Энэ үл ерөөл юм ахтасараа. Амен. Мөнхийн эзнийг бид нар амаараа хүндэтгэж, зүрхээрээ хүндэтгэж, амьдралаараа түнд магтаалыг өргөх боломжтой байна гэдэг бол Бурханы бидэнд өгч байгаа гайхамшигтай ерөөл юм шүү гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Бид өнөөдөр амьдралаа эргээд харах юм бол Бурханы бидэнд хийсэн тэр гайхамшигтай зүйлсүүд маш их байгаа. Үнэхээр их байгаа. Бид тоолоод баршгүй. Харамсалтай нь бид нар тоолдгүй. Та тоолоод үзээрэй. Нэг бичээд үзээрэй. Тоолоод баршгүй. Гайхамшигтай их хөрөөлийг эзэн Есүс бидэнд өгсөн. Гайхамшигтай их хивэлийг эзэн Есүс бидэнд өрөөсөн. Энэ бол амьд бурхан оршиж байгаагийн илэрхийлэл юм аах тусраа. Бидний итгэдэг бурхан бол амьд нэгэн. Бидний итгэдэг бурхан бол байсан нэгэн. Тэрээр энэ ертөнцийг үүсгэхээс гисүүлээд байсан. Бидний өнгөрүүлсэн бүхий л амьдрал тэрээр ажиллаж байсан нэгэн. Бидний өнгөрүүлсэн бүхий л амьдрал тэр биднийг ивэж байсан нэг юм аах тусраа. Биднийг эцэг эхийнхээ хөвлөд бүрэлдэн тогтохоос гисүүлээд Бурханы бид рүү хандсан төлөвлөгөө хэрэгжиж байсан юм шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Өнөөдөр бид нар өөрсдийнхөө амьдралд, өөрсдийнхөө зүс тарианд, өөрсдийнхөө эх орон, өөрсдийнхөө байгаа зүйлдээ сэтгэл ханамжгүй амьдарч болох юм. Гэхдээ би танд хэлмээр. Танд байгаа зүйлийг авахыг хүсэж байгаа хүмүүс, танд байгаа зүйлийг хүртэхийг хүсэж байгаа хүмүүс энэ дэлхийн ертөнцийн маш олон байгаа шүү гэдгийг. Хүсээд хүртэж чадахгүй байгаа хүмүүс маш олон байгаа шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Тийм болохоор ах トゥ усэр минь бүгдээрээ тэр байсан, байгаа, байх тэр нэг бурханд талархаж амьдарцгаая гэж таныг би уриалж байна. Амен. Эвэлийн хор цуглаан үүсгэн байгуулагдаад 14 жил болж байна. Халуун мэд би цонхон голгох юм. Энэ 14 жилийн туршид бидний амьдралд сайн, муу, хүнд хэцүү маш олон зүйлс тохиолдож ирсэн. Үйлчлэлийн төлөө бид нар заримдаа нулимс тусуулан залбирч байсан.
Заримдаа Эвэлийн ор цуглааны ахлагч удирдагч нар хоорондоо ам мөрийнх үйч байсан. Олон саад бэрхшээлүүдийг бид нар үзчихлээ. Энэ чуулганы байр маань нэг давхар шар байр байсан. Тэгээд тэр шар байраа бид нар буулгаад цуглаанаа барих гэж бас нэлээх зовлон үтсэн. Чуулганыхаа байрыг барих гэж. Энэ анх цуглаа маань эхлэхдээ Солонгост ажиллаж амьдарч байсан хүмүүс ер нь сайн мэдээ сонсоод тэгээ Монголд ирээд тэгээ Монгол чуулган барья. Чуулган эзний хаанчлалын төлөө чуулган бий болгоё гэд Солонгосоос 7 ахлагч хамтдаа энд залбирч байгаа тэгээ Эвэлийн хор гэдэг цуглааныг үүсгэн байгуулсан. Тэгээ бид нар жил болгоныхаа ойн баяраар энэ түүхийг ярих дуртай. Тэгээ бид нар хамтдаа цуглааныхаа байрыг хайж хаан цуглаан хийх үү? Хэрхэн хийх үү гэж тийм ээ? Түрээсийн байр хайж ингэж явдаг байлаа. За тэгээ түрээсийн байраа олоод за цуглаанаа хийхдээ бүгдээр яаж хийх үү гэж хэрхэн хийх үү гэж хүн болгон өөр өөрсний үүрэгтэй. Бид нэр зарим нь гитараа машиндаа хийгээ аваа явдаг байх, зарим нь эндрээ машиндаа хийгээд аваа явдаг байсан. Биднээс тухайн үеийн эндэр бол айгүй тийм смарт эндэр байсан л да. Ингээд яг ийм гурван талтай мөртлөө гуруулаа ингээд нугасаар салждаг. Салангуудаа ингээд давхарлангууд нэг давхар болчдөг. Тэгээ багаачнд багтчихдаг. Гаргаж ирээд ингээд хийгээ аваа явчихдаг. Манай цуглааны төвшин цэнгэл ахлагч бит хоёр цэнгийн ахлагчийн гэрт нэг 2 өдөр хамтдаа түүнийг хийж ялаа. Тэгээ явж ирсэн. Тэгээ олон өдрүүд бид нар бас хоосон хаалгах мөргөх үе байсан л да. Яг тэгвэл түрээсийн байруудаар ингээд очиод цуглааны хийх гээд орохоор өнөөдөр танаа цуглааны хийлэхгүй. Яв. Энэ болохгүй мэн ерөөс 20 юм байна. Гэт. Энэ төмөр замын эмнэлэг дээрээс хөөгдөж ялаа санаж байгаа хүн байвал бас тий. Эмнэлэгч ер нь нэг удаа хийгээд айгүй сайхан байна гэсэн. Дараагийн бүтэн санд нь хийхэд очсон чи эмнэлэг цуглаа хийлгэж болохгүй юм байна. Яв та нар гэдэг нэсэг хөөгөө явуулж ирсэн. Тэгээ тухайн үед биднээсийн хувьд ер нь яригдчихсэн зүйл бол за чуулганд харих юм байна. Санхүүгийн хувьд мөнгө байхгүй. Байр байшин байхгүй. Яаж бид нар цуглаанд харих юм бэ гэдэг асуудлыг ярьж ирсэн. Тэгээ бид нэр дуу нэгтэйгээр тэр үед нэгэн шийдвэрийг гаргасан зүйл эзэн байгаа учраас эзэн хангах болно гэсэн тэр итгэл дотор байсан. Амен. Тэгээ тэр үнэхээр биднийг хангасан, ерөөсөн ивэс юм ах тусраа. 14 жилийн туршид Бурхан бидний амьдрал нэг ч удаа бидний итгэлийг хөсөрдүүлээгүй юм шүү гэдгийг би тунхаглахыг хүсэж байна. Халелуя. Үнэхээр Бурхан гайхамшигтай алдрыг өргөе түүнд. Халелуя. Халелуя. Есүст баярлалаа. Үнэхээр баярлалаа. Халелуя. Тэгээ өнөөдөр Библийн ажлаас харах юм бол Илчлэлт номны 1-р бүлгийн энэ хэсгээс харах юм бол Иоханнаас Аз дахь 7 чуулганд нэгүсэл ба амар тайван нь байгаа болон байсан мөн хожим ирэх нэгнээс болон түүний сэнтийн өмнөх 7 сүнснээс бас итгэмжит гэрч үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христос та нарт байх болтугай гэж. За тэгээд Иохан иш үзүүлэлгээр энэхүү зөвлөлүүдийг үзүүлж байгаа, хэлж байгаа. За тэгээд тэнцээ юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс Христийн алдар хүнд нэр гуншин гинчээ тодорхойлж хэлсэн байгаа. Энд юу гэж хэлсэн бэ гэхээр итгэмжит гэрч үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч гэж үгэлсэн байна. Халелуя. Тэгэхээр бидний эзэн Есүс Христос итгэмжтэй нэг юм а гэдгийг Библийн хэсэгт хэлсэн байгаа. Тэрээр хизээч итгэл алдахгүй. Хизээч биднийг хуурахгүй. Хизээч бидний өмнө ходол хуурмаг зам байдал гарахгүй юм шүү гэдгийг Библийн хэсэгт үгэлсэн. Тэр үнэхээр итгэмжтэй байсан. Энэ дэлхий дээр Есүс Христ яах гэж ирсэн? Энэ дэлхий дээр Есүс Христ загалмай дээр цовдлогдож, нас барж, эцэстээ түүнд итгэсэн хүн нэг бүрийг аврахын тулд энэ дэлхий дээр ирсэн. Тэгвэл Есүс Христ эцсээ хүртэл энэ ажлаа итгэмжтэйгээр хийсэн юм шүү гэдгийг бид мэднэ. Ариун сүнс итгэл бидний зүрхэнд үнийг гэрчилдэг. Тэгэхээр би та бүдэд хэлхийг хүсэж байна. Өнөөдөр анх удаага Есүс Христийн талаар сонсож байгаа хүмүүс байгаа. Энд өнөөдөр бид найзуудаа хамгийн сайн зүйл өөрийнхөө зүрхэнд өөрийнхөө амьдралд байгаа тэр хамгийн сайн зүйлээ сонсгож баяраа хуваалцахын тулд бас энэ та бүгдийг урьж авчирсан байх. Анх удаа Есүс Христийн талаар сонсож байгаа хүн байгаа бол би танд хэлмээр байна. Есүс Христэд та итгэх юм бол хизээч тэр таны итгэлийг хөсөрдүүлэхгүй юм шүү гэдгийг би танд хэлмээр байна. Тэр бол итгэмжтэй нэг юм шүү гэдгийг Библийн энэ хэсэгт өгүүлсэн байгаа даа. Дараагийн хэсгээс харах юм бол тэрээр үхэгсдээс анх төрсөн гэж хэлсэн.
Үхэгсээс анх төрсөн. За магадгүй зарим хүмүүс нэг клиник үхэл мөхөлд ороод эргээд амилж мамилсан гэсэн юм байдаг л да. Энэ үл яг тухайн хүний физиологийн асуудал юм шиг байгаад байгаа. А энд бол бүр алуулаад, жадлуулаад, цовдлуулаад бүх ус ба цус нь урсаж дуусаад тэгээд дахин амилсан. Дахин амилахдаа хизээш дахиж үхэхгүйгээр дахин амилсан тэр Есүс Христийг өгүүлж байгаа маа хатасараа. Халелуя. Тэр Есүс Христ бол хизээш дахиж үхэхгүйгээр нүглийн шийтгэл болох үхлийг, тэр мөнхийн үхлийг ялан дийлсэн нэг юм шүү гэдгийг Библийн хэсэгт хэлсэн байгаа даа. Тэгэхээр хатасар бидний итгэдэг бурхан бол ялагч нэг юм аа. Амен. Тэр ялагч нэг юм. Ялагч нэгэнтэй байгаа нэгэн ялагч байдаг юм аа. Тэгэхээр би та бүгдийг ялагч нэгэнтэй байгаасаа гэж хүсэж байна. Есүс Христтэй хамт байгаасаа гэж хүсэж байна. Бид Есүс Христтэй хамт байхад муурын сүнс биднийг яаж чадахгүй. Чөтгөр биднийг яаж чадахгүй. Үхэл биднийг яаж чадахгүй ах тусраа. Учир нь гэвэл Есүс итгэх итгэлээр дамжуулж мөнхийн ам бидэнд шагнал болгож өгөгдсөн юм ах тусраа минь. Тийм учраас Есүс Христ үхэгсдээс анх амилсан. Тэр амилалт нь түүнд итгэсэн хүмүүст бэлэг болгон өгөгддөг юм шүү гэдгийг би та бүхэнд тунхаглаж хэлхийг хүсэж байна. Тэгэхээр ах тусраа минь Есүст итгэрэй та. Амен. Есүст итгэж байгаа нэг юм бол итгэмжтэйгээр түүнийг үргэлжлүүлэн дагаарай гэж би таныг уриалж байна. За тэгээд цааш нь харах юм бол энэ чи өгүүлсэн байгаа тийм ээ. Газрын хаадын захирагч гэж. Есүс Христээс өөр эрх мэдэлтэй нэгэн энэ дэлхийн ертөнцийн байхгүй байх тусам юм. Түүний эрх мэдэл бол хамгийн агуу. Түүний эрх мэдэл, түүний биднийг удирдах байгаа удирдамж бол хамгийн зөвхөн юм шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Бид нар өнөөдөр олон салаа замаар энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа. Энэгээр нь явах уу, тэрүүгээр нь явах уу? Нэг тийм дуу байдаг тийм үү? Өдөөгийн энэ олон замын аливаар нь явах таминэ гэдэг нэг дээр үеийн дуу байдаг мэдэх үү? Мэдэн гараар иг. За энэ орчин үеийн хүмүүс бол мэдэхгүй л дээ. Зааж гинэ та нарт. Тэр юу гэж хэлж ийнэ? Баярлалаа. Тэр юу хэлж ийнэ гэхээр энэ манай дээрэд чинь хөдөө ингээд тогтсон зам байдгүй аль дураараа ингээд явдаг гэсэн тий. Одоо ч гэсэн энэ тийм байгаа л да. Тэгээ тэр замын аливаар нь явахыг гээд ингээд мансуураад мангартаад явж байгаа жолоочийн тухайл өгүүлсэн зам л да. Тэгээ өнөөдөр яг биднээс амьдрал яг түүнтэй адилхан байна. Энэ зөв, энэ дуруу, энэ зөв, энэ дуруу гэл тийм үү? Маш олон шашин, шүтлэг, үзэл суртал, ёс суртахуун өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн байгаа. Зарим хүмүүс өгүүлдэг. Эсэн шидийн бурхан гэж яхаар ээж аваагаа шүтэл явал болоо гэж. Ээж аваагаа хайрлаа. Ээж аваагаа хүндлэнэ. Харин эцэг эх минь бидэнд мөнхийн ам авралыг өгөх боломжгүй. Эсэн шидийн юм гэж яхаар төрсөн нутгаа шүтэл байж гэж те. Би их орондоо хайртай. Би бүх хүнээс илүү их орондоо хайртай. Тэгтээ энэ их орон минь надад мөнхийн амийг өгөх боломжгүй. Боломжгүй. Харин тэр мөнхийн амийг өгч чадах цорын ганц аврагч бол Есүс Христ юм шүү гэж би танд хэлхийг хүсэж байна. Түүний биднийг удирдах байгаа тэр зам бол цорын ганц зөвхт зам юм шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Олон шашин шүтлэг байгаа. За монголчууд бол онцгойлон лам буддын шашинтай. За сүүлийн үед бол их модонд орж байгаа нэг зүйл бол бөөмөргөл байна. За мөн түнчлэн бясалгалын янз янзын хэлбэрүүд байна. Тийм ээ? Олон зүйлсүүд байгаа. Олон зүйлсүүд. Тэр бүх зүйл нь бидэнд авралыг өгөх боломжгүй маа. Тодорхой хэмжээнд бидний зүрхэнд, тархинд зөв зүйтэй ёс суртахуун зааж, хэлж, ойлгуулж, сургаж магадгүй. Болон тийм байж. Аль шашныг аваад үзэх юм чи очиод хүн алаадаа гэсэн шашин юу байхгүй. Чи завхаараадаа гэсэн шашин байхгүй. Тийм үдэл суртал сургаал юу байдаггүй. Бүгд л зөвийн зүйлийг заадаг. Тэгээ яадаг вэ гэхээр хүмүүс чи ярьж хагаад ер нь бүх шашин адилхан штэ эцэстээ нэг л газар очдог гэж хэлдэг байхгүй. Үгүй. Тэр ганцхан газар очих ганцхан зам байдаг гэдгийг Библи бидэнд хэлдэг. Тэр зам бол Есүс Христ юм ах тусаа. Хизээч бүү төөрөгд. Хизээч бүү мэхлэгд. Хизээч бүү хуурагд. Чамааг удирдах цорын ганц зөв
эрх мэдэлтэй тэр нэгэн бол энэ газар ертөнцийн дээр Есүс Христ байх болтугай гэж би таныг өрөөж байна. Үргэлжлүүлээд Библийн эсхийг харах юм бол биднийг хайрладаг бөгөөд өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж гэж. Есүс Христийн талаар энд өгүүлж байгаа. Тэрээр биднийг хайрладаг нэг. Тэр хайрлахдаа яаж хайрлсан бэ гэдгийг өгүүлж байгаа. Өөрийнхөө цусаар биднийг гим нүглээс чөлөөлж хайрлсан гэж. Халелуя. Ямар гайхамшигтай хайр вэ? Гимтэй, нүгэлтэй, тэрслүү хүмүүс биднийг хайрлж тэгээ бидний төлөө амиа өгөөд тэр урсан цусаараа биднийг ариусгаж өөрийнхөө авах ёстой байсан тэр мөнхийн шагналыг бидэнд өрөөл болгож өгсөн тэр Есүс Христ. Энэ бол Есүс Христийн бидний төлөө хийсэн ажил ах тусраа. Энэ бол Есүс Христийн хайраа бидэнд харуулсан агуу ажил юм шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Ийм гайхамшигтай нэг нь та итгээрэй найзуудаа. Ийм гайхамшигтай нэг та үргэлжлүүлэн дагаараа амьдралдаа. Тэр хизээш таны итгэлийг хүсэрдүүлэхгүй. Тэр хизээш таны итгэлийг урмын чинь хугалахгүй. Яагаад гэвэл тэр таныг хайрлаад хайрынхаа илэрхийлэл болгож амиа өгч цусаа урсгасан юм шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Бидний хаанчлал төдийгүй Бурхан эцгийнхаа төлөөх тахилч нар болгосонд түүнд алдар хийгээд ноёрхол нь үеэс үед байх болтугай гэж хэлсэн. За тэр зөвхөн биднийг авраад орхиогүй. Тэр зөвхөн биднийг цусаараа ариусгаад орхиогүй. Тэр бидэнд агуу их ёроол эрх мэдлийг өгсөн юм а гэдгийг Библийн хэлсэн байгаа юм. Өргөжлүүлэн харах юм бол бидний хаанчлал төдийгүй Бурхан эцгийнхээ төлөөх тахилч нар болгосон гэж байгаа шүү дээ. Бурхан эцгийн төлөөх тахилч нар. Өөрөөр хэлэх юм бол бид бусдыг Бурханд авчрах зуучлагч нар, бусдыг Бурхан руу дагуулах хөтөч нар, хаанчлалын өмнөөс, Бурханы нэрийн өмнөөс ярих боломжтой яригч нар, түүнийг гэрчлэн харуулах гэрэл болгосон юм а гэсэн үг. Та бол хаант тахилч. Та бол Христийг энэ дэлхийн ертөнцийн гэрэлтүүлэн харуулахаар дуудагдсан ертөнцийн гэрэл юм шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Энэ эрх мэдэл, энэ бүх боломжийг Есүс Христ бидэнд өгсөн. Энэ эрх мэдэл, энэ бүх боломжийг Есүс Христ бидэнд үнгүүгээр бэлгэлсэн юм аах тусна минь. Тийм учраас түүний хайр инэрл магтагдах зохистой юм аа. Халелуя. Ингээд цааш нь үргэлжлүүлэн харах юм бол харагтун тэр үйлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс харна гэж хэлсэн. Тэр дахин ирнэ. Тэр энэ дэлхий дээр ирэхдээ энэ дэлхийн ертөнцийн түүнд итгэсэн бүх хүнийг өрөөж, аварч, өөртөөгөө хамт мөнхөд хаанчлахын тулд харин түүнийг хүлээн аваагүй, түүнийг эсэргүүцсэн, түүний сайн мэдээг зүрхэндээ байлгаж чадаагүй тэр нэгнийг шүүхээр энэ дэлхийн ертөнцийн дахин ирэх болно гэдгийг Библиэд хэлсэн. Өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн маш олон хүмүүс Есүс Христийг хүлээж авч чадаагүй. Хүлээж авч амжаагүй. Зарим нэг нь хүлээж авах зүрх сэтгэлгүй амьдарч байгаа. Есүс Христэд итгэлээгээд муу зүйл нь юу байна? Бүгдээрээ бодоод үзье. Есүс Христэд итгэлээгээд Есүсийг хүлээж авлаа гэд таны амьдралыг хорлоод байгаа зүйл нь өвн байна уу? Юу вэ? Таны амьдралыг хүнд хэцүү болгоод байгаа зүйл нь юу байна? Библийн үгийг харах юм бол Христийн сургаалууд дотор энэ муу юм шүү гэд аваад үзчих юм юу ч байхгүй. Үнэхээр бүх зүйл хамгийн сайн буюу хамгийн сайхан сургаалууд байдаг. Энэ бүх зүйлийг бид нар дагахыг хичээдэг хүмүүс. Энэ бүх зүйлийг бид нар дагаасаа гэж нэг нэгэндээ дамжуулдаг хүмүүс. Христэд итгэдэг хүмүүс хамгийн нэгдүгээрт Библийн үгийг дагахыг хичээдэг хүмүүс болдог.
Христэд итгэдэг хүмүүс зүрхэндээ Есүс Христийг ариун сүнсээрээ хүлээн авч тэр ариун сүнсний дуу хоолойг сонсож түүний өдөрдмжинд амьдрахыг хүсдэг хүмүүс байдаг. Гим нүгэлд үгүй гэж хэлж, бурханд заа гэж хэлж, эзнийг алдаршуулахын төлөө амьдрэх хүмүүс байдаг. Гэтэл өнөөдөр олон хүмүүс Есүс Христэд үгүй гэж хэлж байна. Гэтэл өнөөдөр олон хүмүүс Есүс Христийг хүлээж авахаасаа татгалзаж байна. Яагаад? Ахтусрам бидэнд өнөөдөр хийх ажил олон байна. Хийх ажил үнэхээр их байна. Өнөөдөр энэ ертөнцийн Есүс Христийг хүлээж авч амжаагүй байгаа тэр болгоны төлөө бид нар ажиллахаар Бурханаар дуудагдсан юм шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Өнөөдөр Есүс Христийг хүлээж авч амжаагүй байгаа нэг хүний төлөө өнөөдөр Ивэлийн хур цуглаан ажиллах ёстой юм аа. 10 хүний төлөө Ивэлийн хур цуглаан ажиллах ёстой юм аа. Энэ дэлхийн ертөнцийн Христийг хүлээж авч чадаагүй байгаа бүх хүмүүсийн төлөө Ивэлийн хур цуглаан ажиллах ёстой юм аа. Залбирах ёстой юм аа. Сайн мэдээ тараах ёстой юм аа. Халамжлах ёстой юм аа. Хайрлах ёстой юм аа ах тусраа. Амен. Эзэн дахин ирэх болно. Тэр дахин ирэхдээ энэ дэлхийн ертөнцийн эцсийн удаа ирж, эцсийн удаа биднийг шүүж, эцсийн удаа бидэнд боломжийг олгох болно. Та аав ээжтэй хайртай юу? Асууж байна. Хариулаарай. Та ах дүүстэй хайртай юу? Ер нь та хүмүүст хайртай юу? За яах вэ? Нэг дайсан байсан дээр үзэн яддаг хүмүүс байж болох юм. Гэхдээ ер нь баг 190% бид нар хүмүүст хайртай шүү дээ, тий? Ах дүү, амраг садан, найз нөхөд, гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс гээд олон хүмүүс бид нар ер нь хүмүүст хайртай. Тэгвэл тэр хүмүүст бид нар хайраа яаж илэрхийлэх вэ? Үнсэж илэрхийлэх үү? Гой бэлэг авч илэрхийлэх үү? Авч өгч илэрхийлэх үү? Сайхан хоолнд оруулж илэрхийлэх үү? Хамт байснараа илэрхийлэх үү? За, яаж болно? Тодорхой хэмжээнд бид нар илэрхийлсээр ирсэн. Тийм үү? За, одоо яа гэх юм те? Охин минь би чамдаа хайртай шүү гэд охиноо үнсээд сайхан тэрвэрч болно. За хүү минь аав нь чамдаа хайртай шүү гэд нэг гоё бэлэгсэлт авч өгч болно. За эхнэр нь би чамдаа хайртай шүү гэд ингээд бас нэг гоё хамт сайхан хоолнд ороод эхнэрээгээ сайхан хайрлаж инкрээлж болно. Аав ээжээ би танд хайртай шүү гэд нэг хаяа очихдоо нэг сүүний мөнгө өгчөж болно. Ер нь бол сүүний мөнгнөөс илүү мөнгө өгж байгаарэ. Аав ээж мэжтэй. Боломж шүү. Үнэхээр байгаад нь тий нөгөө дашвалбар гэсэн амьдтай бие хайрлаа хүмүүсээ гэдэг үг чи их үнэн үг шүү. Байгаад ирнэ бид нар аль болохоор нэг нэгийгээ хайрлаж явах хэрэгтэй. Ер нь хайраа илэрхийлж явах хэрэгтэй. Гэхдээ миний энэ хайр бол ер нь дуусах хайрын талаар хэлж байгаа юм биш. Бид нар одоо хичнээн их мөнгө өглөөгээ тэр мөнгө яг нэгэн цагт дуусна шүү дээ. Тийм үү? Бид нар хичнээн их үнслээ, өнгөллөө, бэлэг авч өглөөгээ тэр бүх зүйл нэгэн цагт үгүй болно. Бид нар хичнээн их хайртай байлаа гэд би өөрөө нэгэн цагт дуусна. Энэ дэлхийн ертөнцийн төгсгөл минийх ирнэ. Тэр үед миний хайр яах юм? Ямар ч хэрэггүй. Ямар ч хэрэггүй. Харин бид үнэхээр нэгнийгээ хайрлаж байгаа бол хинч хизээч яаж ч булааж авч чадахгүй тийм гайхамшигтай бэлгийг бид хайртай хүмүүстэй өгөх ёстой юм байна. Тэр бэлэг бол мөнхийн амь. Амен. Тэр бэлэг бол мөнхийн амьдрал ах тусараа. Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулж түүний нэгүслэр бидэнд сойхогдсон мөнхийн амь юм шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Тийм учраас ах тусрам та бусдыгаа хайрлаж байгаа бол тэр өдрөөс амжиж сайн мэдээг тараагаарай. Амжиж сайн мэдээг тунхаглаарай. Амжиж сайн мэдээг та бусдад бэлэг болгон өгөөрэй гэж би таныг ятгах байна. Амен. Амдгаар ишлэгийг харах юм бол байсан байгаа мөн хожим ирэх төгс хүчит эзэн бурхан альфа ба омега би байгаа юм хэмээн айлдаж байна гэж. Энэ бүх зүйлийг харах юм бол байсан байгаа хожим ирэх тэр нэгэн өгүүлсэн маа гэдэг энэ Библиэс хэлсэн. Тэгэхээр ах тусрам Есүс Христ бол мөнхөд оршсон, оршиж байгаа, хойштоо ч гэсэн орших юм шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Бидний зүрх сэтгэл, бидний амьдрал, бидний бодол санаа ямагт түүний
мотрийн дор, түүний өдөрдмжиний дор байсан. Магадгүй бид нар өөрсдөө нэг өнөөдөр би ийм гоё учраас, ийм мундаг учраас, ийм сайхан учраас ингэж амьдрч байна гэж бодож байгаа бол уучлаарай, танд хэлмээр байна. Бурхан таны амьдралыг ивээсэн учраас та өнөөдөр ингэж сайхан амьдрч байгаамаа. Бурхан таны амьдралыг ивээсэн учраас ивэлийн хур зүглэн 14 жилийн туршид оршин тогтносон юм ах トゥ усраа. Бурхан Монголыг ивэж байгаа учраас Монгол улс өнөөдөр ардчилсан, эрх чөлөөтэй, гайхамшигтай амьдарч байна ах トゥ усраа. Монголын талаар өнөөдөр олон муухай зүйлсүүд яригдж байна. Сая нэг юу лээ? Сааралж ихсаалдав юу гадаад нэр юу хчвдээ. Патмат ч гэлөө нэг тийм гач нэртэй юм байлээ тий. Саарал марал ногоо могон ялсан шидийн жигсаалтад орлоо гэж яриа л тийм үү? Гэхдээ яхав тэтгэл. Ороод из. Орлогыг дэлхийс өнчихгүй шүү дээ. Орлогыг яах юм? Тэгэд тэр гадны хүмүүс ирээд биднээсийн талхыг булаагаад идчихгүй шүү дээ. Мэдээж Монгол улсын төлөө хүн болгон бид нар хариуцлагатай, зөв зүйтэй хичээнгүлэн амьдрах ёстой. Энэ бол өнөөдөр биднээс эхлэх ёстой. Өөрсдөөс нь эхэлж. Хийж чадж байгаа бүх зүйлээ бүгдээрээ өөрийнхөө төлөөч тэр, эх орныхоо төлөөч тэр, Бурхны төлөөч тэр хамгийн бэстэрийг хийх ёстой ах トゥ усраа. Энэ бол хүн болгоны бидний улс эх орныхоо төлөө хийж байгаа зүйл. Эх орныхоо төлөө бүгдээрээ Бурхан талархах ёстой. Амен. Гэр бүлийн чинь эзэн чамд өгсөн учраас гэр бүлийнхээ төлөө чи Бурхан талархах ёстой. Бурхан талархах ёстой олон зүйл бидэнд байгаа ах トゥ усраа. Үнэхээр тоолж баршгүй олон зүйл байгаа гэдгийг би сургаалын эхэнд хэлсэн. Одоо ч гэсэн дахиж хэлхийг хүсэж байна. Бурхан талархах маш олон зүйл байгаа. Бурханаас танд өгөгдсөн бүх зүйлээ та бүхэн нандиннан хайрлаж Бурхан талархаж амьдраарай гэж хүсэж байна. Өнгөрсөн амьдралаа эргээд нэг хар. Эзэнгүйгээр явсан цаг мөч таны амьдралд байхгүй бах. Бурхангүйгээр явсан. Одоо та амьдарч байгаа амьдралаа хар. Одоо ч гэсэн Бурхан таныг хамгийн сайнаар ивэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Ирэх өдрүүдэд ч гэсэн Бурхан биднийг өрөөж, ивэж, бидэнтэй хамт байх болно гэж амласан. Энэ итгэлээ та битгий алдаарай. Энэ итгэлээ та битгий өсөрдүүлээрэй. Үнэхээр Есүс Христ таныг энэ үеийн төгсгөл хүртэл хамт байх болно гэж амласан. Тэр амлалт бидэнтэй хамт байх болно. Хизээш тэр амлалт устдахгүй, үгүй болохгүй. Тийм учраас найзууд минь байсан, байгаа, хожим ирэх тэр сүр хүчт нэгний ивэл өрөөлд талархаж, итгэл найдвараа алдахгүйгээр, гээхгүйгээр амьдралаа үргэлжлүүлээрэй гэж би таны Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. Халелуя. Бүгдээрээ Бурханд басаад магтаал үндэтгэл өргөцгөөе.